Амны орон сууцны шилдэг шийдэл SIP технологи. За манай өмнө нь болохоор нөгөө тоосхон байшинт тэгээд ердийн галгаатай тийм ханан бишингээр халдаг байшинт амьдардаг байсан. Тэгээд ер нь бол нэг байшингаа шинчлэе гэдэг үүднээс нэг бас нэг судалгаа хийж эхэлсэн. Тэгээд ямар одоо материалаар байшин барих уу? Анх энэ SIP технологиг сонгох болсон шалтгаан гэх юм бол ер нь бол хүний биед маш одоо ээлтэй юм байна. Хоргоо юм байна. Тэгээд дулаан алдагдал маш багатай юм байна. Тэгээд барихад бол одоо шавар зуурах ч юм уу те цемент энтер бол ашиглагдахгүй юм байна гэдэг утгаараа нэлээд судалж иж тэгээд сонгосон юм байна. Халаалтаа болохоор 100% цахилгаанаар шийдсэн. Тэгээд эдийн засгийн хувьд ч гэсэн маш хэмнэлттэй. Хуучин байшиндаа байхдаа нэг 42 м² гэ байшинд байхдаа бол нэг портер гар нүүрс, сард нэг портер гар нүүрс, тэгээ дээрээс нь төлөө гээд ингээд бодохоор нэг 250 60 орчим мянган төгрөгийн зөвхөн тэр нэг халаалтынхаа зардалд гаргадаг байсан бол одоо бол хэрэглээнийхаа тог за тэгээ дээрээс нь нөгөө халаалтын зардал нэг 100-аас 150 орчим мянган төгрөг өвлийн саруудаа. За тэгээд зуны саруудад бол тийм зардлууд бол ерөнхийдөө бол гарахгүй байгаа. Ямар нэгэн тийм нүүрсний үнэр угаар байхгүй, маш цэвэрхэн тэгээ ер нь тогтлог сайхан амьдарч байна. Тэгээ ер нь бол байшингийн хан босох ч юм уу нэг 10 ясмас босоход бол нэг 2 өдрийн дотор л бараг хан нь бол 1 өдрийн дотор л тэгэл босчдаг бас нэг тийм даваа талтай байлээ. Тэгээд бас нөгөө манай хүн чинь өөрөө барилгын яг мэрэгчлээ биш. Тэгээд сонирхогчийн журмаар өөрөө ер нь бол өөрөө голчилж тэгэл интернетээс мэдээлэл аваад танаа бас нэг ажилтнаас мэдээлэл аваад тэгэл өрн барьсан. Бороо салхи шуурга болж ин баг өглөө шүн шуурсан ш тэгээ хүмүүс ярьж хахад одоо мдээгүй л байдаг ш. Тэгээ хэрвээ байшин барих гэж байгаа бол одоо барих материалаа нэлээд сайн судал. Ер нь бол одоо орчин үед хүмүүс их тав тухай боддог болчих. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зүйлсүүдийг судалж сонгодог болчих. Тэгээ ер нь цаашлаад ер нь эдийн засаг, эрүүл мэнд цаг хугацаанд бүхий л зүйл ер нь хэмнэлттэй л гэж бодож байна.